Сайн байна. 7 хоног бүрийн лав гарагт танд хүрдэг. Манай Soul Studio нэвтрүүлэг маань эхлээд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараараа бид Еван их урлагийн их сургуулийн гадаад харилцааны ажилтан гэрэл чимэг хичээг орж оролцуулж байна. За тандын нарийн мэдээг хүргэе. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч оролцож байгаа танд маш их баярлалаа. За баярлалаа. Урьж оролцуулсан та бүхэндээ бас баярлалаа. За миний би бүгд найрамд Солонгос улсад ирээд одоо 6 дахь жилдээ амьдарч байна. За яг одоо сургуульд одоо ажилласнаар 5 дахь жилдээ ажиллаж байгаа. 5 дахь жилдээ. За өмнө нь болохоор Анян их сургууль, Чинан их сургууль дээр нь одоо ажиллаж байгаа Явган урлагийн их сургууль ингээд ажиллаж байна. За яг ажиллажсэн туршлага минь ерөнхийдөө 5 жил гэсэн үг байгаа. За тэгээд 5 жилийн хугацаанд цуглуулсан туршлага мэдлэгээсээ жоохон ч гэсэн ингээд хуваалцъя. За тэгэхээр ер нь яг анх Солонгост яг яаж ирвэ? Шууд одоо өөрөө ирж юу? Одоо яг ирээд хэр бол одоо ирээд шууд сургуульд ороо та энэ талаараа анхаас яаж сургуульд орж ирсэн талаараа хаваалцаач. За одоо болохоор ер нь ингээд Солонгос луу одоо ингээд монголчуудын маань урсгал их болчиход за тэрэн дээр бас ингээд одоо юу гэмдэ ирэх аргууд бас их ондоо болчиход тэгээд би бол анх ерөнхийдөө бол яг өөрөө виза хөцөлтөж өөрөө ирж исэн. За яг нөгөө энд таньдаг ихчтэй одоо урилга захиад тэр ихчээхээ буйнаар за тэгээд ер нь одоо өөрөө яг виза хөцөлтөөд гэр бүлийнхэнтэй хамт виза хөцөлтөөд тэгээд иржсэн байгаа. Тэгээ одоо болохоор нөгөө бараг 5-6 жилийн өмнө болохоор юм ондоо болсон байлээ л дээ. Тэгээд сургуулиуд нь бас хоёр янз болчих тий. Монголын итгэмжлэгдсэн сургууль, итгэмжлэгдээгүй сургуулаараа ялгаатай болсон. За тэр нь болохоор одоо Монголын итгэмжлэгдсэн сургууль нь сургуультай материалаа өгөөд урилганд гаруул визэн шууд авдаг ч гэдэг юм уу те. Итгэмжлэгдээгүй сургууль нь заавалчгүй урилга аваад визэнд орох ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар ондоо болчихсон байна лээ. Аа. За тэгэхээр ер нь бас Монголоос бас ирж сурахыг хүсэж байгаа оюутнууд бас байгаа. Бас яаж ирэх материалаа бүрдүүлж яаж ирдгийг бас мэдэхгүй байгаа бас хүмүүс байгаа. Та бас тэгэхээр Монголд байгаа хүмүүсийг ирж сурахад бас ямар арга барилаар орж ирэх ёстой та энэ талаар мэдээлэл өгөөч. Ерөнхийдөө бол хүүхдүүд өөрсдөө заавалчгүй одоо зуршлын байгууллагаар дамжуулаад ч юм уу тэгж одоо ирэх ерөнхийдөө шаардлагагүй. За өөрсдөд нь бол бүх юм нээлттэй байдаг. Монголын элчин сайд, Солонгос элчин сайдын одоо яам дээр очиод бүрдүүлэх материалаа бүрдүүлээд сургуулаа сонгоод за бүрдүүлэх материалаа бүрдүүлэхдээ өөрсдийнхөө одоо нэг батлан дагч байх юм уу янз бүрийн сайн шалгаад за би визэнд орох боломжтой байна гэдэг гэснийхээ дараа визэнд орсон дээр юм болоо гэж боддгийг. Яг л сургуульдаа эхлээд бүртгүүлээ сургуулаа сонгочдог. Дараад нь визэнд орох гээд ингээд визний материал бүрдүүлэхэд одоо янз бүрийн батлан дагч гэдэг юм байгаа шүү дээ. Тэр материал нь бүрдэхгүй бол хэд имий одоо нутаг зарлага гаргах ч юм уу тиймэрхүү байдал үүсэх магадлалтай байдаг байхгүй. Ааха. Тэгээ бас зарим сургуулиудыг сонсож байхад бас заавал зуучлалын байгууллагаар дамжуул гэсэн бас юмнууд байгаад байгаа юм шиг байгаа тийм. Тий одоо болохоор сургуулиуд маань ерөнхийдөө тийм болцсон байна. Яг бол хүүхдүүд маань ирээд одоо сургуультай авахгүй ч гэдэг юм те хичээл номоо их тасалдаг те харалдаг. Энэ байдлаас ахуулаад ер нь хэд хэдэн сургууль Монгол оюутан авахгүй гэдэг жалтыг бүр гаргацсан байна. Жишээ нь одоо ерөнхийдөө бол Вьетнам, Казахстан, Үзбекистан, Монгол гэдэг оюутнуудыг бол ямар сургуулиуд одоо ерөнхийдөө зайлсхийдэг болчихсон тиймэрхүү байдалтай болсон байна. Тэгээд энэхүү байдлыг одоо ирсэн оюутнууд маань засч одоо явахгүй бол одоо дараагийнхаа суралцах хүүхдүүдэд бол энэ одоо суралцж байгаа оюутнууд маань боломж олгоно гэсэн үг байхгүй юу? За тэгээд одоо хэлний бэлтгэлд ингээд сурья гэдэг. Одоо хэлний бэлтгэлээр ороод ирчлээ. Тэгээд хэлний бэлтгэлийн сурч байхдаас анхаарах зүйлс юу вэ? Та энэ талаар бас хэлцээ. За ер нь хэлний бэлтгэлийнхээ ер нь миний бодлоор ингэж боддгийн. Хэлийг ер нь ханд сурсан болно гэж боддог байхгүй. Заавалчгүй өндөр төлбөртэй одоо сургуулиудад сураад ч юм уу заавалчгүй одоо ингээд сайн сургууль сонгоод ч юм уу тийх ерөнхийдөө шаардлага байхгүй. Боломжийн төлбөртэй сайн гагцхүү сургуульд ороод ингээ хэлээ сурчвал ерөнхийдөө тэгээ товгоо авчих юм бол Солонгосч Монголыг бодвол арай нээлттэй шүү дээ. Зөвхөн материалаа явуулаад бакалавр магистртаа тэнцчихдэг. Тэгэхээр тиймэрхүү байдлаар ерөнхийдөө хэлний бэлтгэлтэй сураад явбал зүгээр гэж боддог. Дараад нь бол одоо ер нь визний асуудал дээр амар төвхтэй болчиход байгаа шнэ. Бол визний гаргаж өгөн те 1 хоногийн дотор 2 хоногийн дотор гарчин зөвхөн гадаад паспорт өгчих гэсэн зарууд байна. Хөлтүүлж байгаа зарууд амар их байна. Энэ байдлыг зүгээр ганцхан одоо юм мэдэхгүйгээсээ болоод хүмүүс их хорч байгаа байхгүй. Энэ байдал нь болохоор
визэнд орно гэдэг бол зөвхөн гадаад паспорт өгөөд бүтдэг юм биш гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүнээр одоо юм өөрөө солонгос явж хүнээр материал бүрдүүлээд одоо визэнд орно гэдэг байж боломжгүй зүйл гэдгийг бас мэдчих хэрэгтэй байхгүй. За тэгээд бүр тиймэрхүү юм байхгүй одоо мэдэхгүй байх юм бол visa go to KR гэдээ орох юм бол одоо солонгос одоо бүх одоо улсад солонгос элчин сайдад одоо материал өгсөн бүх мэдээлэл гарч ирдэг байхгүй. Одоо шалга хийчихээн те визэн гарсан гараагүй гэд. Тэндээс хараад би үнэхээр тэр хүнээр дамжуулаад визэнд үнэхээр орсон ороогүй гэдэг ингээд шалгах боломжтой байдаг. Тэгэхээр яг манайхан маань нэгдүгээр одоо жоохон бэлэнчлэх сэтгэлгээтэй хоёрдугаар жоохон одоо юм идэхгүйгээс болоод ингээд бүр ингээд хууртаад юмыг одоо мөнгөөр шийдэх гэж их одоо яг тийм асуудлууд оролт юм да. Тийм байна. За тэгээд бас хэлний бэлтгэлтэй ингээд явчихлаа. Тэгээд TOEFL-ийн оноогоо аваад магистрт орё гэж цаашаа ингээд хэлний бэлтгэлээс илүү дээшээ ямаар байна гэд тэгж байгаа бас хүүхдүүд маш их байгаа хаа. Тэгээд D2 руугаа бас яаж орох уу? Одоо D2 гэдэг нь бас ямар визлээ? Бас эдний талаар сайн ярьж өгөөч. За үүний өмнө хэлний бэлтгэл гэдэг виз маань өөрөө 2 жилийн виз байгаа. 2 жилийн хугацаанд одоо TOEFL ядаж 4-өөс дээш авчиж бакалавр магистрт орно. За тэгтээ яг нөгөө TOEFL сургуулиуд гэж бас байгаа. Энийг өөрсдөө сонгоод орох ёстой гэсэн. За тэгээ хэлний бэлтгэлч байсан бакалавр магистрч байсан ер нь бол виза интернетээр сонгох боломжтой. За D4-өөс D2 руу ороход бас интернетээр сонгох бүрэн боломжтой байдаг. Одоо болохоор нөгөө цагаачлалын албан маань одоо нэг юу яч чадаа штэ. Цаг авдаг болсон. Тийм цаг авахаар яг төхөөд ирэхээр хүүхдүүд маань цаг авах гэхээр цаг нь байхгүй болчихдог. Тэгэхээр 2-3 сарын өмнөөс яг ажил юугаа тооцоолоод цагаа авах хэрэгтэй. Хоёрдугаар за эсвэл интернетээр сонгодог бүх юмыг мэдчих, иймэрхүү байдлаар мэдчих хэрэгтэй. За тэгээд D4 виз маань зөвхөн D2 руу шилждэг байгаа. D2 виз маань болохоор бакалавр, магистр, доктор гэдэг ингээд бүх одоо нэг англи дотроо орсон байгаа. За тэгэл ер нь хүүхдүүд маань D4 суралцж авах хугацаанд ер нь одоо өөрийнхөө одоо төлөвлөгөө байдаг юм тий. Сургалтын төлөвлөгөө, янз бүрийн цагийн сүвээр байдаг энэ бүхнийгээ бичээд бэлдээд явж явах хэрэгтэй байхгүй. Тийм тэгэхгүйгээр гинтхэн л одоо хэлний бэлтгэл сурж байгаа л за одоо миний хугацаа дууссан би одоо орлоо ч гэдэг иймэрхүү асуудал зөндөө гардаг л да. Тийм тэгэхээр иймэрхүү асуудал дээр анхаарад тэгээд виза эртнээс бас виз гэдэг асуудал чинь их одоо чухал учраас виза бас эртнээс одоо төлөвлөлөөд сольж авах хэрэгтэй. Солих асуудлаа бас шийдэж явахгүй бол тэгээ бас хүүхдүүд маань ингэж асуудалтай л да. Яг сургуульд ажиллаж байгаа хүмүүс бүртгүүлэх байгаа гэснээр би визээ өөрөө явж солих юм уу гэдэг. Тэгж багтахгүй шүү дээ. Мэдээж өөрөө явж солино. Тэгээд бид нэр өөрсдөө ингэж явж сунгах юм уу гэж ингэж их асуудаг. Тийм юм бол одоо байхгүй. Яг л өөрөө явж юм. За тэгээд хэлний бэлтгэлтэй ингээ 2 жил сурчлаа. За тэгээд ингээд хэлний бэлтгэлээс одоо магистр руугаа ч юм уу бакалавр руугаа орё гэхээр бичиг баримтууд нь ямар хөө юмнууд ер нь бүрдүүлэх хэрэгтэй байд юм байна. Сургууль болгон мэдээж өөр бах тий. Тий, сургууль болгон мэдээж өөр. Тэнд нь болохоор одоо юу гэдэг нь тий, апстил бол хамгийн чухал. 10 жилийн апстил гэдэг маань өөрөө одоо гадаад хэргийн яамнаас авсан одоо нөгөө олон улсад хэрэглэгдэх материал гэсэн л үг байхгүй бүлээн зөвшөөрөгдсөн. Тэрийг авсан байх хэрэгтэй. Эцэг эхийн материалуудаа бүрдүүлсэн байх хэрэгтэй. За тэгээд сургуулийнхаа анкетыг зураг байдаг юм тий. За банкны баталгаа нэгж байгаа сургуулийн банкны баталгааг нь ингээл иймэрхүү байдлаар яг нөгөө шаардсан материалуудыг бүглөөд одоо бүрдүүлээд явуулахад бол хэд асуудалгүй гэсэн. За тэгээд ер нь Монголоос яг одоо нэг ирья гэд ястэр асууж байгаа марцчих. Энэ асуулт нь гэхээр Монголоос иргэсэн чинь ингээд одоохондоо диплом нь арай гараагүй байгаамаа 6 сард гарах юм аа. Тэгээд 9 сарын эсэлтээс хоцорчих гээд байна. Магадгүй дипломгүй бол яах вэ гэдэг бас нэг асуултыг бас явуулж ирсэн юм байна. Монголоос ирэх байгаа. Тийм. Тэгэхээр диплом байхгүй болохоор апстил авч чадаагүй гэсэн үг байхгүй. Тэгээ апстилд байхгүй тэгээ сургууль бүртгүүлмээр байдаг. Тэгээ заавал тэр апстилийн дараа нь хойноос нь явуулчих болдгийм үү? Эсвэл болохгүй шүү дээ. Тэр материал чинь бол заавал юу орсон байх хэрэгтэй. Шаардлага сургуулиудын шаардлага чинь яагаад тэгж зөвхөн дипломоор бүртгүүлж болох уу одоо гэж бодъё л да. Тэгэхэд тэр чинь нэг одоо нэг солонгос материал биш учраас одоо шалгах нэг юм хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр заавал апстил нь байж ийж одоо бүртгүүлнэ гэсэн үг. За тэгээд ер нь
одоо тэгээд бакалавр магистртаа орсон хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгээд түүнд бас дагалдангийн асуудлууд бас айгүй чухал байдаг тийм. Одоо нөгөө өмнө нь болохоор бараг намаа гэрж авах үед чинь би чинь бас нөхрөө дагалдан болгож ирсэн. Тэгэхэд бол зүгээр л материал авчиж өгвөл ингээд ямар ч асуулт асуухгүй тийм амар ягаар зүгээр л ингээд дагалдан болчдөг байсан. Одоо болохоор нэлийн чангараад одоо баг ерөнхийдөө ихэнх нь дагалдан та болцсон мэдээж гэр бүлтэй хүмүүс дагалдаад хамтдаа амьдрахыг л хүсэн шүү дээ тийм. Тэгээд яхаар одоо хэлний бэлтгэл бол дагалдан бүр түрүү оноос эхлээд өгөхгүй байцсан. Ер нь түрүү оны 3 сараас хойш одоо яг хууль нь батлагдаад тэгээд 7-8 сар хүртэл өгсөн л дөө. Гэхдээ хөдөө ирригейшнүүд нэрсээр өгч ийн гэсэн л та тэрийг нь бол тэгтээ сайн мэдэхгүй. Одоо юм шиг болохоор за тэгтээ ямар ч тайсан миний одоо харьяаны сургууль миний харьяаны одоо ирригейшн манай харьяаны ирригейшн бол өгөхгүй байгаа. За тэгээд D2 дээр бол одоо бакалавр магистр доктор дээр болохоор дагалдан бол өгч байгаа. Тэр нь болохоор F3 гээд нөхөр ихнэр юм уу хүүхэд ингэж дагалдан. Тэрийг болохоор өмнө нь болохоор аялал визээр ирээ салждаг гэсэн шүү дээ. Одоо болохоор тэгэхээр байцсан. Заавалчгүй Монголоосоо тусдаа F3-ын одоо визний статус гараад заавалчгүй тэндээ виза өгдөг болсон байна. За үүн дээр нэг бас авууштай юм болохоор магистр докторийн одоо оюутнууд болохоор F1-15 буюу эцэг их болон хадам эцэг их явах тийм боломжтой байна. Гэхдээ нөхөр хүүхэд нь дагалдангаа байсан ч гэсэн хадам эцэг ихээ юм уу эцэг ихийнхээ аль хоёр хүнийг нь бол урих бүрэн боломжтой. Тэгээд тэр нь болохоор Солонгост өгдөг кодтай виз ахгүй. Тэр нь харьяа иммиграшн дээр очоод материалаа бүртгэлээд хөрвөн. Тэгэхээр Монголоос анхандаа ямар визээр ирнэ гэсэн үг вэ? Одоо хадам ээж аав ч юм уу өөрөө эндээс шууд кодыг өгсөн гэсэн үг. Тэгээд Солонгосоос кодыг өгөөд Монгол руу очоод Монголдоо зүгээр визний одоо зүгээр стикерээ даруулаад ордог гэсэн үг. За манад нэг комент орж ирсэн байна. Сайн байна уу? 12 дугаар ангиа төгсөж байгаа хүүхд тэтгэлгээр явах боломж байна уу гэсэн байна. Энэ тэтгэлэг гэдэг асуудал нь болохоор зүгээр одоо шууд ингээд асуугаад ч юм уу тий тэтгэлэг авчих юм биш. За одоо их одоо түгээмэл харагддаг асуултууд л та одоо ингээд Солонгос зарын сайт ч юм уу янз бүрийн сайтуудаар харж байгаа. Би одоо топ 6-тай, топ 5-тай тэтгэлэг авах боломжтой юу гэдэг. Энэ чинь болохоор сургуулиас өөр ихгүй. Жишээ нь топ 4-тэй ч юм уу топ 5-тай ч юм уу нөгөө сургуулийн шаардлага топ 4-тэй топ 5-аас ч гэдэг. Ийм байх юм бол тэтгэлэг өгөх боломжгүй гэсэн үг байхгүй. За зарим сургуулиуд нь дөнгөж орохт нь топ 5-таа бол 70% тий. За цаашаагаа бол одоо голчоороо төлөмжтэй юм янз янз байна. Тэгэхээр энэ хүнд өгөх зөвлөгөө нь болохоор эхний ээлжинд ямар одоо мэрэгчлэр сурах гэж байгаа юм. Тэрийг нь хүүхдэд тодорхойлж өгөх хэрэгтэй. Хоёрдугаар одоо мэдээж Солонгост ирж байгаа юм чинь солонгос хэлээр үзнэ. Зарим хүүхдүүд болохоор тэгдэг байхгүй. IELTS-ийн оноотой, TOEFL-ийн оноотой шууд сурах боломжтой юу гэдэг. Тэгэхээр яг англи хэлээр суралцдаг юу байдаг ч гэсэн Солонгост амьдарч байгаа юм чинь энгийн одоо амьдралд хэрэглэгч юм уу те бас хичнээн англиар орж байгаа ч гэсэн ядаж нөгөө одоо сургуулиуд чи бүгд одоо сайтууд нь англиар биш сургуулиуд ч байгаа шүү дээ. Тэр лөө орж хайхад ядаж сайтаа судлаад өөрийнхөө одоо хэрэгтэй мэдээлэл авахд бол дор хаяж нэг топ 3 тач юм. Тиймэрхүү байвал бас зүгээр. Тэгээд энэ хүүхд маань эхлээд юу сурах байгаа юугаа тодорхойлох хэрэгтэй. Одоо яг чиглэлээ тэрнийхээ дагуу ямар сургууль байдгийг те. За би одоо юугаар сурна одоо маркетинг ч гэдэг юм сурна. Тэгвэл тэрүүгээр сүүлдээ одоо сайн байна те. Сүүлийн сургууль сайн байна. Тэгвэл тэрнийг материал нь юу юм? Ингээс судлаад тэтгэлгийнхэн болцлоо юм те. Энэ хүн байдлаар судлах хэрэгтэй байхгүй. Тэрнээс шууд одоо 12 төгсөж байгаа тэтгэлэг хаана байна гэж ярьж болохгүй л те. Энэ болохоор их өрөөсгөл асуудал. За тэгээ бас судлаад үзэх юм бол Солонгос бас нэг сайт байдаг юм аа тэтгэлгийн. Ямар scholarship бэлээ. Ямар ч нэг сайт байдаг. Тэрийг би бол юу дараад нь комментээр оруулаад ячих болох. Тэр сайт руу орохоор одоо сургуулиудын бүх тэтгэлгүүд байдаг байхгүй. Тэгмээ Монголд байгаа хүн тэр сайтаар дамжуулаад тэр сургууль бүртгүүлэх боломжтой байдгийг. Тэгэхээр тэгж бүртгүүлж байгаа. Хоёрт болохоор одоо засгийн газрын тэтгэлгүүд гэж их зарлагддаг байна. Эсвэл хүүхэд маань хэлээ сураг бол хэлний тэтгэлтэй ирээд эндээс одоо сургуулиудаа материал аплай хийгээд тэгээд материалуудаа өгөөд тэтгэлгээ хөөцөлтөөд ийм байдлаар хийж болох байна. За гэрээгээр ажиллаж байгаад шууд сургуульд орж болдог юм уу гэдгсэн байна. Гэрээгээр ажиллаж байгаа шууд сургуульд орж болохгүй, явчаад ирж болно. Гэхдээ ерөнхийдөө виз гарсан тохиолдол байгаа. Гараагүй тохиолдол бас байгаа. Янаш болохоор нэг мэдэхгүй ч гэсэн. За тэгээд бас
одоо эргээд бас таны талаар бас их ярих гэж бодлоо. Та ер нь анх ингээд өөрөө бичиг баримтуудаа бүрдүүлээд хичтэй материалаа өгөөд ирж исэн гэсэн. Тий. Та бас яг анханасаа ирэхэд бас зуулчлуулаагүй гэдгсэн шүү дээ. Тэгээ ер нь яахаа сургуулийн амьдрал ямар байв? Сурахад Солонгос сурахад хэр байв? Та бас энэ талаар хаваалцаж. Би цаа анх ирэхдээ яг одоо бараг бүх хүн мэдэх бах та Тэмийн одын саран чимэг гэдэг хичээл. Тэр ихч маань намайг анх юу яаж өгсөн. Урилгын минь гаргаж өгөөд. Тэгээд би өмнө нь амар одоо юу гэх юм бакалавртаа сурж байхдаа яг мэрэгчлэрээ би ч өөрөө геологи инженер байхгүй юу. Тэгээд геологи инженерээр төгсөхдөө ангийнхандаа их сургуулийн ангийнхандаа мэрэгчлэрээ би магистрт явах гэж байгаа, Солонгос явах гэж байгаа гэдэг яг нэг тэтгэлэг хөөцөлтөд явж байсан. Тэгсэн чинь тэндээс маань хэлгүүгээд хэлээ сурчаа дараа жил дахиад өг гэсэн байхгүй. Тэгээд нэг хүмүүс явна гэж ярьсан. Энд бандаа материал бүрдүүлээ хэлдэг байхгүй. Бүрдүүлж эхлэв. Тэгэл бус хүмүүсийн л адил байсан. Бүр нэг ингэж одоо ажиллаад ингээл яг сураал те. За ингээд би сурангаа ажиллангаа ингээд мөнгө төгрөг олоод ч юм уу. Янгуудаа одоо бүр инээдтэй нөгөө хүмүүсээс мэдээлэл авахаар D4 визтэй одоо нөгөө оюутны хэлний бэлтгэлийн виз шүү дээ. Тэрнтэй одоо ингээд 2 жилийн хооронд 4 ороод гарч байгаа бол мөлтөцтэй болчихно гэж хэлчихсэн аахгүй. Тэгээд зааста мөлтөцтэй бол цаашаа бараг ингээд явчих юм даа гэж бодоод ирсэн чинь ингээл яг нөгөө би юунд ирээгүй л те. Кемийн одоо ирээгүй өөр сөүлдээд нэг сургууль ирсэн. Тэгээд тэр сургуультай ирээд яасан чинь ерөнхийдөө баг монголчууд байхгүй ганц хоёр монголтой. Тэгээд нөгөө монголчууд маань бүр дээд анги болохоор уулзах тарах юм байхгүй. Тэгээд хичээлдээ суугаад ингээд явсан чинь ерөөсө бүхэл юм надаас хамаарч байгаа байхгүй. Чи визээ яаж авч явах вэ гэдэг нь одоо визний аргачлал юу гэдэг те. Тэр бүхэн чи хичээлдээ суухгүй бол виз чинь сонгогдохгүй. Чи ажил хийхгүй бол төлбөр чинь байхгүй гэх ийм их асуудал бол амар их байсан. Тэглээс би ажлыг бол нэг түрүүнд тавиагүй. Би хичээлээ нэг ч удаа тасалж үзээгүй. Яг жил хагас сурахтаа бол нэг ч удаа тасалж үзээгүй. Тэгээд явж ирсэн. Тэгээд суралцж агаад юу хэлний бэлтгэлээс магистрт орох цаг маань болоод яг тэр үед манай сургууль дампуураад өг сургууль руу Анианд л орсон аахгүй. Анианд орж агаад 2 жил биш 2 сар 2 семестр сурсан. Сураад нөгөө би материалуудаа нөгөө бэлдэх болоод яг нөгөө 6 сарын өмнөөс бүх материалууд авч эхэлж байгаа шүү дээ. Магистрийн материалууд бүгдийг бэлдээд ингээд яг өмнөх жилийнх нь 7 сард билээ дараа жилийнх нь 3 сард 2 сургууль тэнцсэн. 2 сургууль тэнцсэн. Нэг нь 7 сая 500 гинэ төлбөртэй, нэг нь 3 сая 500 гинэ төлбөртэй. Хичнээн топог өндөр оноотой байсан ч гэсэн би тэтгэлэг авч чадаагүй. Магистр болохоор өөрсдөө амар ихтэй. За тэгээд хүмүүс болохоор магистрт за 5 6 таа болоод тэтгэлэг шууд авчна гэж боддог байсан. Би ч гэсэн тэгж боддог л байсан л да. Тэгээд яасан чинь шууд авчна гэсэн чинь би 100% тэтгэлэг авах гэсэн чинь ерөөсөө ямар ч тэтгэлэг байхгүй. Судлаад үзсэн тийм юм байхгүй. За яг анх орохдоо ингээд зэрэглэл өндөртэй сургуулиуд нь бол заавалчгүй бусдаас ялгарч яаж тэтгэлэг авч байгаа хэрэг. Дундаж сургуулиуд нь болохоор яг топ 5 наваар 6 наваар эхний ээлжинд орчих болно л доо. Тиймээс за одоо нэгдээ тэнцэн чи орё гэдэг нэг сургуульд нь ороод тэгээд амжилттай ч гэсэн төгсөөд за тэгэл тэр хугацаанд бол ер нь одоо бодохтой оюутан байх хугацаанд амар хичээдэг байсан. 2 жилийн төлөвлөгөөгөө би гаргацдаг байсан. Яг одоо магистрт би 2 жилийн хооронд 24 кредит цуглуулна тий. Ийм учраас би нэг улиралд одоо хэдэн кредит хичээл судлах хэрэгтэй юм тий. Тэгээд нэг улиралдаа судлаад за миний мэргэжил болохоор солонгос хэл болохоор солонгос хэл заах багшийн одоо нөгөө мэргэжлийн үнэмлэх гэж үүдэг шүү дээ. Тиймийг үнэмлэх одоо баг одоо юунууд мэргэжил болгоно тийм байна. Одоо савыг бүгжиг буюу нийгмийн халамж гэж байх юм бол нийгмийн халамжийн үнэмлэхийг ингэж судалж авна ч гэдэг юм. Ийм заалтууд байдаг байхгүй. Тэнгуут нь хэрэг нь олж аваад за би бол 2 жилийн хугацаанд ингэж сурах юм байна. Ингэжээс би үнэмлэхтэй дипломтойч төгсөх юм байна гэдэг юу ингээд төлөвлөгөө гаргаж сурж ирсэн байна. Айгүй сурж ирсэн юм шүү дээ. Гэхдээ хүн болгоно л гэдэг л байна. Одоо ер нь одоо хэлний бэлтгэлээр ороод ирсэн ч юм эсвэл магистр бакалавртаа сурж байгаа хүүхдүүдэд яг ер нь ийм юм дээр ингээд анхаарлаа илүү хандуулж ясаа бас ер нь бас би ч гэсэн ингээд энэ хүртэл сурчлаа. Тийм болохоор бас одоо сурж байгаа оюутнуудаас анхаарчвал зохих зүйл яс тань юу гэж бодож байна. За одоо болохоор оюутнууд маань Монгол одоо багш нар одоо их болчих тий. Монгол одоо сургуулийг хариуцсан багш нар их болсон. Үүнийгээ дагаад авааштай л да. Мэдээж мэдгүй хүн мэдүүлж өгнө тий. Тэгээд тэр багш нар маань яагаад гэвэл одоо жишээ нь одоо маань сургууль 300 гаруй оюутантай.
300 гаруй оюутанд одоо 2 багш байгаа л да. Гэхдээ тэр болгонд хурц ажиллаж чаддаггүй байхгүй. Тэгээд тэгээгүй гутаа оюутнууд маань ингэдэг байхгүй. Жишээ нь хэлний бэлтгэл сурж байгаад магистрт орсон оюутан ч гэдэг юм уу, ийм оюутнууд маань орж ирээд одоо эрсдийн тодорхойлолт авъяач гэдэг юм уу. Ийм их байдлаар орж ирнэ. Тэгэхэд магистр, бакалавр, докторт маань эрсдийн тодорхойлолт биш байхгүй. Тэгэхээр нөгөө ер нь одоо магистр, бакалавр, докторт орсон хүүхдүүд маань одоо сургуулийнхаа сайт руу нэг одоо орооцч ирнэ те. Маань сургууль нь ямар юм те. Сурч байгаа мэргэжил маань ямар юм. Би цаашдаа яаж одоо төгсвөл яах ёстой гэдгийг нэг одоо хагсаа чомбоо гэж сургууль болгонд байгаа. Тэр лөө ороод ер нь үзчих хэрэгтэй л те. Нэг удаа мэдээллүүдийг харчих хэрэгтэй. Тэгэхгүй болохоор одоо яг хэдэн гэрдээ сонсоод байгаа юу хийгээд байгаагаа мэдэхгүй ингээд яваад байгаа бас хүмүүс байдаг байхгүй. Тэгээ нэгдүгээрт ерөнхийдөө тийм байдгийн. Хоёрдугаарт болохоор бас төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Тэгэхгүй болохоор нөгөө төлөвлөгөөгөө суралцж агаад жишээ нь одоо диплом бичих ёсгүй юу? За юу яах ёстой юу? Шалгалт өгөөд төгсөхгүй юу? Иймэрхүү юм бас сайн судлах хэрэгтэй. Одоо Солонгосч Элбандын агуун буюу энгийн одоо магистр докторийн сургуулиуд диплом заавал бичдэг. Оройн анги болон за тэгсүүдийн агуун гэж яригддаг. Тусгай тийм сургуулиуд нь болохоор диплом бичихгүй төгсөж болдог. Ийм ялгаануудаа бас маш сайн судалсан байх хэрэгтэй гэж бодож байна. За асуулт орж иржээ. Аяллаар ороод тэгээд татгалцсан юм а 27 настай хэлний бэлтгэлд орж болох уу гэдгсэн байна. Аяллаар ороод татгалцсан гэхлээр хэлний бэлтгэлд яг нь зүгээр орж болохгүй гэсэн юм байхгүй л тий. Тэр чинь болохоор хүний эрх шүү дээ тий. Тэгэхээр орж болно болохгүй гэсэн юм байхгүй. Ер нь эхний ээлжинд инээд яхах юм би нэг юм хэлжээ. Одоо нөгөө заруударт тэгдэж штэ. Одоо солонгосчууд 5 саяын цалинтай гэсэн үнэн үү гэх ингээд 5 сая төгрөгийн цалинтай. Яг бид нар одоо амьдрал дээр байгаа хүмүүс штэ. Яаж ажиллаж байгаа вэ? Яаж одоо миний хувьд л тэгж 5 саяын цалин авч үзээгүй. Монгол мөнгөөр бараг 2 сая 500 хүрэхгүй цалинтай. Хичнээн сургуульд ажиллаж байгаа ч гэсэн тийм байдаг байхгүй. Тэгэд нөгөө тэр мэдээллийн минь амар буруу өгдөг. За тэгээ хүүхдтэйгээ ирээд амьдрал болох уу гэсэн чинь өөрөө чадвал болно шүү дээ гэж ингэж ярьдаг. Тэгэхэд энэ амьдрал шал ондоо хүүхдээ авчирчлаа. За хүүхдээ харах хэрэгтэй. Харахын тулд эсвэл цэцэрлэгт өгнө. Цэцэрлэгийн хэдөө 430-аас 300 хэдэн одоо 300 хэдэн мянгаас 400 мянга. Яг би одоо нөгөө хүүхдийн болохоор сайн мэдээд байна л да. Тэгэхээр тэр чинь Монгол мөнгөөр бараг сая төгрөг байхгүй. За байр нь доор хайж одоо 400 мянгаас одоо бүр юу гэдэг 600 мянга. За энэ сая. За тэгэл нөгөө утас яадаг үлээ тий утасны мөнгө одоо гэрээ нэгтч гэдэг юм тий усны мөнгө тогны мөнгө гэдэг солонгос хүний нэг хошин юу гэдэг шүү дээ мэдхөө юу гэлээ би ер нь ингээд хүмүүсийн биш солонгосын татвар амар ихтэй байна. Би зүгээр байж ингээд ажил хийхээр ажил хийсний ямар татвар гэдэг ингээд зүгээр бай гэж зүгээр хөвцсөн чинь бараг амьдрсны татвар гэдэг усны мөнгө тогны мөнгө хүрээлж байгаа юм яаж амьдрах юм гээд солонгос үнэнд хүртэл тэгж яриад байна. Тэгэхээр энэ асар их буруу ойлголт байхгүй. Шууд ирээд ингээд мөнгө хураагаад явна гэдэг бол хэцүү. Тэгээд би бол ямар ч тач гэсэн 4 жил бол үнэхээр өөрийнхөө хүчээр хичээсэн. Нөхөр маань ирээд ингээд давхар хичээжээж ингээд жоохон нэг амьдрахтай болж байна. Тэгэхээр бол зүгээр шууд хэлний бэлтгэл ирээд шууд ингээд мөнгө олгоод шууд ажиллана гэж байхгүй. Тэгэхээр бас нэг энэ 27 настай хүмүүс маань зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Яг сурах уу тий? Эсвэл ажиллах гэж байгаа. Тэгэхээр хэлний бэлтгэлээ хажуугаар ажиллана гэдэг бас жах хэцүү. Яг л эрсээ авч явах юм тулд. За бакалавр магистрт орчуулж байгаа боломжтой. 3 сар амарч штэ. Бас гэж те. Бас ажиллах эрх нь бас илүү одоо байгаагүй гэсэн. За бас ингээд нэгэнт ажлын талаар яриад хэлсэн чинь нэг одоо хэлний бэлтгэл болон магистр сурж байгаа, бакалавр сурж байгаа оюутнууд бас одоо ажиллах эрхээ яаж олж авдаг юм болоо? Ажиллах эрх заавал хэрэгтэй байдаг юм болоо? Тэр талаар бас мэдээлэл өгөөч. Ажиллах эрхийг авахгүй бол тэгээд одоо бол өмнө нь бол яг торгуулаад гарчдаг гэсэн. Одоо бол ерөнхийдөө шууд бариад явуулж байгаа юм лээ. Тэгэхээр ер нь ажиллах газраа, ажиллах эрхээ бас сайн юу яагаад тодорхойлох хэрэгтэй. Одоо болохоор Чэзо гэдэг юм болохоор ерөөсөө үйлдвэрийн юм болохоор ерөөсөө ажиллах эрх өгөхгүй байгаа. Тэгээ хэлний бэлтгэлд ерөнхийдөө 10 сараас топ 2-той бол магистр бакалавр нь топ 3-аас дээш бол тэгээд 4 C-гээс дээш те хэлний бэлтгэлд ирсэн 90 оноос 90-ээс дээш байх юм бол
ажиллах эрхийг олгоно гэдэг ийм заалт гарсан байна. Тэгэхээр ийм заалтынхаа дагуу бас ерөнхийдөө хийх хэрэгтэй. За тэгээд болж л өгвөл ажиллах эрхээ аваад ажиллана. Хууль дүрмийн дагуу хийгээд одоо ажиллана зөв гэж бодож байна. За тэгээ маань бас нэвтрүүлгийн цагаас нэлээ явсан байна. Тэгээ та бүхэн бас асуух зүйл байвал манай комент хэсгтээс үлдээгэж өгөөрэй. За. Тэгээд ер нь одоо Солонгост сурлаа. Тэгээд D2-ороо одоо магистра төгсчлөө. За үүнээс цаашаа ер нь яавал зүгээр байдаг вэ? Та тэнтэйс түрүү ярилцж байхдаа зүгээр ер нь аль нэг яг 10 жилийн хугацаанд бол бас байх боломж бол бас их өндөр байдгаа гэдэгчээсэн шүү дээ. За одоо хэлний бэлтгэлдээ ерөнхийдөө 2 жил хийж байгаа шүү дээ. 2 жилдээ сайн хэлээ сураад одоо бакалавртаа хэлсэж болно. Хэлний бэлтгэлдээ хичээлээ сайн сураад бакалавртаа хэлсэж болно. Бакалаврт хэлслээ гэхэд 4 жил шүү дээ, тийм. Диплом бичих хугацаа гэж бас 4 жил өгдөг. Ааж таах хугацаа гэж 4 жил биш 2 жил. Диплом бичих хугацаа 2 жил байхгүй. Ингээл бодоход ерөнхийдөө 10 жил болох боломжтой байхгүй. Магистрын доор хаяж 8 жил ерөнхийдөө болох боломжтой. Хэлний бэлтгэл 2 жил, магистр 2 жил, диплом бичих хугацаа 2 жил. Тэгээд ажил хайх виз 2 жил гээд үнэхээр одоо нөгөө удаан амьдраад энэ сурч мэдээ те бас ажиллаад ингээд бай гэсэн хүмүүст ерөнхийдөө боломжтой байхгүй. Яагаад манайхан ерөнхийдөө мэдэхгүй байна вэ гэхээр одоо нөгөө энэ мэдээллийг өгөх одоо хүн ч гэдэг юм те. Энэ мэдээлэл нь яг Солонгос дээр бол байгаад байдаг. Хэлтэй бол очиад уншичмаар байдаг. Тэгэхээр нөгөө хилээ ерөнхийдөө сурах хэрэгтэй байгаа сте. Тэгээд хэлтэй бол уншичаад ингээд яачих юм бол ер нь гаргалгаа зөндөө шүү дээ. Ер нь тэгээд манайхан ч бол F2 ч гэдэг юм янз бүрийн виз авсан хүмүүс зөндөө байгаа. Тэгээд ер нь тиймэрхүү юмыг бас сайн судлах хэрэгтэй. Визний гаргалгаач гэдэг юм те. За би энэ визтэй за ямар виз руу орох боломжтой юм те. За тэгээд магистр доктор төгссөн бол ажилтаа байх юм бол F2 руу ордог ч юм уу те. Онооны F2 виз. Энэ чинь болохоор ерөнхийдөө яг одоо хуулийн судлаач бишээ. Яг нэг материалуудын судлаад ингээд явчих юм бол одоо нөгөө мэдээлүүд нь бүгд байгаа штэ. Тэгээд ч юм бол заавч одоо хуулийн байгуулагч байдаг юм уу, зуршлын газар ч байдаг юм уу, мөнгө өрөөд ингэж хийгээд ах шаардлагагүй юм таахгүй. Тэгээд бас үүний дагуулад би юу яасан ба сайн нэг төрөөслөөс хойш нэг Монгол бүлгэм гээд 10 жил явсан энд Монгол бүлгэмний ах чиг ихсэн гэдэг юм байна. Монголчуудаа их тусалдаг, тус урагдаг. Тэгээд тэр бүлгэмийн одоо нөгөө тэргүүнээр болооч гэдэг юм удаа болсон байгаа. Тэгээд би энэ баярлалаа. Энийгээ болохоор яг монголчуудынхаа одоо энэ визний яг ингээд тулгамдсан виз гэхээр яг гэдэг очиад мэдээлэл авчих газар байдаг шүү дээ. 13:45 чинь болохоор тавлаа одоо уцаар асууна. За тэгээд ингээд яг уу ингээд туршлаган дээрээ ингээд ингэдэ шүү тэгдэ шүү гэдэг мэдээллийг бас өгөх гээд ингээд болцсон байгаа. Тэгээ эхний ээлжид нэг 7 сарын 8-нд наадмыг зохион байгуулчаад дараад нь яг бизнес одоо нэг юм сургалт ч гэдэг юм те. Ингэдэ шүү тэгдэ шүү гэсэн мэдээллүүд өгөхөөр ингээд зорж байгаа. За тэгвэл маш олон ажлыг амжуулж бас маш их зүйлийг хийж байгаа юм байна. Сайн амжилт хүсье. Тэгээд бас хамгийн одоо сүүлийн хэдэн минутыг танд үлдээ манай бас нэвтрүүлгийн цаг дуусах гэж байна. Та бас манай нэвтрүүлгийг бас гадаадад тархан суугаа монголчууд маань үздэг мөн Солонгост амьдарч байгаа хүүхдүүд маань бас хүмүүс маань аягүй их үзэж байгаа. Та бас тэр хүмүүстээс хандаж сүүлийн хэдэн танд үлдээе. За тэгээд би одоо яг сургуулийн ажилтан болохоор Вьетнамдаа зориулаад хэлье гэж бодож байна. За хэлний бэлтгэлээ сурж байгаа хугацаанд хэлээ маш сайн сурчих хэрэгтэй. 1 жилийн хугацаанд топ 4 ч авах юм те. 4-5 хавтлаа. Өөрийнхөө тулталтай 6 авч чадах бол 6 хавтлаа тултал сурчих хэрэгтэй. Ямарваа нэгэн шалтгаан гараад Солонгос сурч чадахгүй болоод Монголд очлоо гэж бодоод тэр чин гайд ч юм уу орчуулагч хийх ч юм уу те. Орчуулга хийх ч юм уу янз бүрийн байдлаар ингээд эргээд тус нэмэр болох байхгүй. Тэгэхээр хэлний бэлтгэл хийхээ одоо хэлийг ер нь бүр маш сайн өөрийн болоод эзэмших хэрэгтэй. Ядаж ихний газар очиж ажилласан ч гэсэн тий ойлголцоод явчихна шүү дээ тий. Тэгээд нөгөө хэлгүүгээс болоод их асуудал гардаг, цалин мөнгөч юм уу, цагдаагийн янз бүрийн асуудал ч юм уу ингэ зөндөө гардаг шүү дээ. Яг нэг орчуулга хийгээл ингээл явж харахаар зөвөр хэлтэй байсан бол тэрхүү үедээ тайлбарлаад ингээд дуусгачих юмыг бүр ингээд цаашаа ингээд өргөжүүлээд бүр ингээд дэвэргээд явцсан байдаг. Тэгэхээр хэл гэдэг бол ерөнхийдөө маш сайн одоо сурах хэрэгтэй зүйл шүү гэдгийг л ер нь хэлмээр байна. Тэгээд би ч гэсэн одоо хэлээ маш сайн сурсандаа маш сайн ч бишээ ер нь өөрийн хэмжээндээ сурсандаа хичээж сурсандаа маш их одоо баярлалтай шүү дээ. За
За сая дахиад нэг уучлаарай асуулт ороод ирлээ. C3-1-ийг сольж болох уу гэд асуулт орж ирсэн байна. C3-1-ийг одоо 10 сард хүртэл ер нь сольж болно гэсэн мэдээлэл байгаа. Тэгээ 10 сараас хойш яаж өөрчлөлт хийх вэ? Түрүүн ярьсан нөгөө хэлний бэлтгэлийн болон бакалавр магистрийн ажлын ирэх бас 10 сараас мөрдөгдөж эхэлнэ гэсэн мэдээллийг одоо янз сургуульд өгсөн байсан. Тийм л байгаа да. Тийм бас нөгөө TOEFL оноо шаарддаг болно гэдэг. TOEFL оноо шаарддаг болно. За манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Бас цаг цаваа гаргаад бас манай нэвтрүүлэгт бас ирж оролцсон. Баярлалаа. Тэгээд магадгүй бас дараа дахиад манай нэвтрүүлэгт орох боломж цаг зарчим байх юм бол бас таны дахиад нэг урьмаар байна. Тэгээд бас илүү бас мэдээллийг бас танаас авъя. За тэгээд хэрэгтэй монголчууд маань хэрэгтэй мэдээлэлтэй хэрэгтэй хүргэх одоо тийм нэвтрүүлэг учраас юмтай ч гэсэн дахиад ирэх боломжтой. За баярлалаа. За дараагийн дугаар хүртэл түр баярлалаа. Баярлалаа.